За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэнд. За та бид өнөөдөр чинь таадтай энэ Чехэд нөгөө нэг 6 сард болсон сүүлийн үеийн мэдээнүүдээс жоохон төвөрлж бас ярьж өгье. За бид нарт бас хамааралтай юм байна. Ерөнхий нийтэд хамааралтай юм байна. Тэ онцгийн их айхтар өөрчлөлт бол алга. Гэхдээ бас Чехэд амьдарч байгаа буюу Чех явах гэж байгаа Европод байгаа улсууд маань бас сонирхол хэмжээний юмнууд бол байна. За завтай н ороод ирнэ үз. За завгүй нэг нь YouTube сувгаас мань subscribe дараад тэгээд гэж байгаа мэдээллүүдийг цаг тухайд нь сонсоод яваарай. Та хэдэд маань хэлэгдэхгүй юмнууд байгаа. За сая 6 сарын 15-нд одоо Бабишийн засаг радио телевизийн хураамжийг одоо цуцлах хуулийн төслийг дэмжсэн шүү дээ, тийм ээ. За энэ цуцлахаа энэ хуулийн төслийг дэмжиж тийм Бабиш чинь дэмжиж ер нь засаг гарахаасаа ч өмнө ярьжсэн тухай тий радио телевизийн хураамжгүй болгоно гэсэн юм асуудал тавьж исэн. За сар бүрийн хураамжаас чөлөөлж радио телевизийн улсын төсвөө санхүүжүүлэх одоо ийм асуудал яригдж байгаа. За тэгэхээр жилд 7.8 тэрбум крон улсын төсвөөс гарах ийм нөхцөл бүрдээд байгаа юм байна. Хэрвээ энэ батлагчвал тийм ээ. Нодлонгоос бол 1 тэрбум баг зардал тусгасан юм байна. За тэгэхээр одоо ерөнхийлөгчл батлах үлдээд байгаа юм байна. За тэгээд телевизорт нэг 150 крон, радиод нэг 55 крон ингээд нийтдээ нэг 205 кроны хураамж айл бүр болгон ингээд төлөөд явдаг гэсэн мэт тийм ээ. За гэтэл телевизийн ажилчид одоо хэрвээ яг энэ батлагч юм бол одоо маш их юунд ороход орон тооны одоо цомтголд орох гээд одоо ийм асуудал үүсэж байгаа юм байна. За тэгэхээр эдгээр мэдээж хэрэг одоо эсэргүүцэж, дургуутсаж, за тэгээд сая одоо бүр 21-нд 6 сарын 21-нд Прага хотод жагсаал цуглаан болсон. 22-нд бүр 24 цагийн одоо ажил хаялт радио телевизийн ажил хаялт одоо боллоо. За тэгээд телевизийн байрны урд одоо бүтэн өдрийн одоо ажил хаялт жагсаал боллоо. За одоо тэгээд тэд нар чи мэдээж хэрэг ажилгүй энэ 200-аас хамгийн багадаа радиогоос 200, телевизээс 500-аад хүн ажилгүй болох ийм прогноз байгаад байгаа юм байна. За тэгэхээр тэд нар чинь 13 цаа бас тий. За нэг ийм мэдээ байна. За тэгээ харж илээ юу болох нь юу? Одоогоор бол онцгой шийдвэр алга байна. За хоёрдугаар. За боловсролын яамны сайд. За боловсролын яамны сайд гэж хүн байна. За боловсролын яамны сайд Роберт Плата 2027 он гэхэд багш нарын цалин бүр 75,000 крон хүргэх буюу за одоо еврогоор бол тэр чинь 3,000 евро штэ. Яа. Сайн нэмэх нь шүү дээ. Одоо манайхаар бол нэг 12 сая төгрөг. Пөө багш нарын цалин. За тэгэхэд хамгийн багадаа 2,000 евро болох одоо ийм зорилт тавьсан ажиллаж байгаа юм байна. Сонгуулийн хугацаа дуусахаас өмнө энэ ажлыг хэрэгжүүлэх маш их зоригтой арга хэмжээ авч гинэ гэсэн байна. За хэрвээ энэ бүтчих юм бол Чехийн багш нар бол зүгээр л бомдоогоо тавьчих нь байна шүү. Йоо. Айлын хүмүүс айхтар юм а тий. Сайн барьж багш нар сургууль зэрлэг багш нар чинь ямар хүнд хэцүү ажил хийдэг лээ тий. Одоо манай монголчин багш нарын цалин, эмч нарын цалин гээл жагсаал өчнөөл юм болдог шийдсэн чинь байхгүй нэг жоохон өөхтөө самруу хийгээл тэгэл орчдөг юм шүү. За эдгээр бол нэг юм шийдвэр гаргасан бол бас тэрнийхээ төлөө нэлээд зоригтой алхам хийж Роберт Плата гэдэг хүнийг миний хувьд маш зөв юм хийх гэж байна л гэж ингэ шаарлаа. За 3-дугаарт. За 3-дугаарт юу байна вэ гэхээр за Чешская Народная банк Чехийн ардын банк за 5,000-ын дэвсгэрт одоо гаргах. Тэгтээ 200,000 ширхэг хэвлэх юм байна. За тэр нь бол QR кодтай байна. За тэгээд гүйлгэнд 9 сард гарах юм байна. За энэ бүр маш их гоё тусгай хээтэй одоо ийм мөнгөн тэмдэгт гарах юм байна. За тэгэхээр одоо 9 сараас эхлээд шинэ одоо 5,000-ын дэвсгэртүүд гарах нэ. За тэгтээ аюу цөөхөн хэвлэгдэх юм шиг санагдлаа. 200,000 шиг хэвлэгдэнэ гэсэн байна.
За бид нар бас мэдвэ штэ. За одоо аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас гадаад хотод их явж гэн эх орон руугаа их ирж байна. За тэгэхээр энэ дээр юу анхаарах ёстой гэхлээр онгоцны буудал явхад асар их төвжрэл болохыг Прагийн цагдаа анхааруулсан байна. Вау. За яасан гэсэн чинь нийтийн тээврээр үйлчлүүлэхийг санал болгосон байна. Маш эрт гарч байхыг гэрээсээ анхааруулсан байна. За учир нь маш олон уулзуур баригдах юм байна. Уг барилгыг ажил нь 27 оны 10 сар хүртэл үргэлжилнэ. За одоо тэгэхээр нисэх хүртэлх замд маш их олон шинээр уулзуур одоо зам баригдах учраас одоо тэр хувийн унаагаар явхад бол нэлээд хэцүү болох юм шиг байна. Тийм учраас одоо энэ онгоцоор нисгэж байгаа улсууд бол дараа жилийн бүр 10 сар хүртэл маш эрт гэрээсээ гарч одоо энэнийг бас тооцоолох хэрэгтэй болох нэ. Нэлээд тойрч очих нь гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо ийж тийшээ явж байгаа улсууд маань та хэд маань онгоцноос хоцроо энийг ерөөсөн мартаж болохгүй шүү. Тий. Нэлээд эрт гэрээсээ гараарай гэд Прагийн цагдаа нар маань цагдаа анхааруулсан байна шүү. За тэгээд тэр нэг ашиглалтанд ороод 27 оны 10 сараас хойш бол маш гоё, маш хурдан, маш олон уулзууртай их айтайхан болох юм байна л да. Тэгээ ийм өөрчлөлтүүд хийж байгаа юм байна. За дараагийн сониноос. За 6 сарын 24-нд Чехийн төлөөлөгчдийн танхим Украины дөрвөлтийг шин оршин суух нөхцөлийг чангатгсан хуулийг төслийн анхны хилцүүлгээр нь батлан ажиллаа. За энэ дээр миний анхаарал татсан нэг хамгийн зөв шийдвэр гаргасан нэг юм нь бол хэрвээ тухайн Украин иргэн Шенгений бүсээс 30 хоногоос дээш тэндээ үлдээд нутаг буцчаад тэндээ тэр байтгаал амьдраад байгаа үстэй эдэр чинь. Тэгээ тэхийн бол төр хамгаалалтанд цуцлагдаж янз бүрийн тусламж авахгүй болох юм байна. За энэ ерөөсөө энэ олон нөхцлүүдийн нэг нь ганцхан тий. Тэгэхээр одоо эдгээр чинь айтайхан газраас мөнгө авчгаал тэгэл гэрлүүгээ явж амьдарчаал эсвэл одоо энэ тэнд яваал ингээл одоо нэг жаргацсан юм шиг ингэж харагдаад байгаа шүү дээ. Одоо тэгээд сүүлдээ эдгээр чинь янз бүрийн хүмүүлийн тусламжуудын чинь бүр буруу аргаар хэрэгэлсэн хичнээн олон хүн баригдаж байна. Муу аргаар бас ингээд хийсэн улсууд нь бас баригдаад ингээд янз бүрийн л асуудалд ороод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эдгээр чинь энэ хэлцүүл одоо энэ нөхцөлөө одоо чангатахаас өөр аргагүй болсон. Энэ бол ганцхан Чех биш ээ. Европт яараа бүр Германд одоо Австрид одоо маш олон Испанд маш олон арга хэмжээ авч эхэлсэн байгаа. Эдгээр ер нь тэгээд 7 сарын 27 оны 1 сар гэхэд ер нь нэлийн зэгцтэй болох шинжтэй. За Чехийн хувьд бол ямар ч хэлсэн Чехэд ажил хийдэг, бизнес хийдэг тийм л хүмүүсийн одоо энэ Чехээс одоо ямар нэг юм хүсэх хэрэгтэй байна. Бусд нь бол одоо уучлаарай та ингээд Димитинээд аялаад явах юм бол халамж авахгүй. Тийм үү? Зөв шүү дээ. Хамгаалалт таныг одоо хамгаалах шаардлагагүй байна гэж үзнэ гэж шít хамгаалтын бүр зогсооно гэсэн ийм шийдвэр гаргасан байна. За энэ бол үнэхээр бас агууштай маш зөв шийдвэр гарсан байна гэж харагдаж байна. За оршин суух зөвшөөрлийн код маань өөрчлөгдлөө. За нөгөө замстаны визт, замстаны карт гэж ярьдаг тийм ээ. 6 сарын 1-ээс оюутны болон ажиллах картуудыг урт хугацааны оршин суух код шинжлэгдсэн байна. За шинээр өргөдөл гаргаж байгаа улсуудад л энэ хамааралтай болно. Хуучин 6 сарын 1-ээс өмнө өргөдөл өгөөд одоо янз бүрийн карт автсан ч юм уу, сонгуульсан ч юм уу, тийм улсууд бол энэ хамаагүй хуучин кодоор явах юм байна. Шинээр одоо карт авах улсууд бүгдээрээ 6 сарын 1-ээс хойш хүмүүс бол код нь аягүй өөр болох юм байна. За энэ кодыг ямар учиртай юм бол гэд би бас харсан. Ер нь бол Самсаны карт дуал нэгээд 271 кодтай болно. Ажил хийх чөлөөд одоо вольны пшиступ гэж ярьдаг ч тийм ажил хийх эрхтэйгээр одоо карт авах юм бол 272. За ажлын гэрээгээр працовны павильоны гэр ажиллах улсууд бол 273 гэх мэт. Оюутнууд бол жишээлбэл дээд сургуульд сурч байгаа оюутнууд бол 24-ийн А. Хэлний сургалтанд сурч байгаа бол 24-ийн В. Цалинтай оюутан бол 24-ийн Д. За тэгээс стажист гэдэг чинь одоо дадлага оюутан шүү дээ. Дадлага оюутнууд бол 24-ийн Е гэх мэтийн кодуудыг одоо тэр юм дээр нааж өгөх юм байна. Одоо тэгэхээр кодууд л зүгээр өөрчлөж байгаа. Тэрнээс нөх өөрнийх онцгийн өөрчлөлтийн дээр бол нэг харагдсангүй. За тэгэхээр энэ код өөрчлөх гэдэг чинь эдгээр маань одоо мэдээж хэрэг
гадаадын оршин суугчдын бас арай л наривчлсан зүйл оруулсан учраас энэ кодуудыг өөрчлөх шаардлагатай болсон баг. Тийм ээ? Тий. За урд нь код нь авсан одоо байгаа улсууд бол энэ хамаарахгүй 6 сарын 1-ээс хойш шинээр өргөдлөгч байгаа хүмүүст хамаарах юм байна. За дараагийн нэг сонирхолтой баримт. За цэнхэр карт эзэмшигчдийн EO Blue карт гэж байдаг тийм ээ. За цэнхэр карт эзэмшигч бол ерөнхийдөө бол Монгол улсын иргэнч байж болдог. Тийм ээ. Гэхдээ энд ямар улсууд авдаггүй гэхээр Европын холбооноос бус улсын иргэд ажлын маш өндөр ур чадвар шаардсан ажил дээр ажиллаж байгаа улсуудын маш өндөр одоо байр суурьтай IT-ийн инженерүүд, программистууд, эмч нар, судлаач нар, эсвэл санхүүгийн том мэрэгчлэнгүүд одоо энд хамардаг ч тийм. Тэгэхээр эдний маань цалингийн хамгийн доотлын хэмжээг 78,000 биш 73,823 болгоцсон байна шүү дээ. Ваа, янзын өндөр цалин авах нь яа тий. 3,000 евроноос доошгүй болчихлоо шүү дээ эднэр. Үнэхээр мэрэгжил сайтай, үнэхээр оюуны потенциалтай хүмүүсийг үнэлж яадаг, жинхэнэ чадвараар нь одоо ажилуулж яадаг одоо нэг Европын энэ гоё жишээ байна шүү дээ. Тий. Одоо энийг манай Монголд ч бас сайн хэрэгжүүлмээр санагдаад байдаг байхгүй юу? Тий. Ара үрийн хаалгаар бишээ. Яг оюуных нь потенциалаар тэр доржин хүүхэд байна уу, тэр аав ээж нь дарга цэрэг байна уу, падлын байхгүй ч Европт бол үнэндээ. Яг энэ оюуны потенциалаар нь үнэлээ маш өндөр цалин өгье гэсэн энэ л асуудал явагдаж байна энд бол. Тэгэхээр цэнхэр карт эзэмшигч нь доотлын цалингийн хэмжээ 5 сарын 1-ээс 73,823 болчлоо. Энд бол одоо том дэргэний жолооч нар ч юм уу одоо манайхны нөгөө үйлдвэрийн ажилчид ч юм уу тэд нар бол энд ерөөсө хамаарахгүй шүү. Тий. Та маш том тарины хөдөлмөр оюуны одоо хөдөлмөрөөр гэсэн үг шүү дээ тийм ээ ажиллах хэрэг чехэд авах бол одоо энэ ийм өндөр цалинтай ажиллах боломжтой болох юм байна. За энэ бол бас ерөнхийдөө 3,000 евроны цалин ерөнхийдөө бол ийм мэргэжлийн улсууд бол цалин угаасаа өндөр авдаг. Гэхдээ арай бага байсан л та. Гэхдээ одоо энийг нэмчлээ шүү дээ. За дараагийн сониноос. За 2026 оны жолооч нар наашаа хараад анхаарлаа төвлөрүүлээд. 26 оны 7 сарын 1-ээс олон улсын тээвэрт явдаг 2.5-аас 3.5 тонн даацын фургон жижиг ачааны машинуудад тахограф заавал ашиглах журамд орчлоо. Эдгээр жолооч нар жолоодох цаг, амралтын цаг өдөрт 9 цаг, зарим шаардлагатай нөхцөлд 10 цаг болгож өөрчлөгдлөө. За амралтын хугацаа нь 1-ээс 1-7 хоног 56 цаг, 1-7 хоног 56 цаг, 2-7 хоногт 90 цаг одоо явах. За тэгтээ энэ тахограф нь болохоор смарт тахограф V2 гэсэн одоо ухаалаг тахографын системд хамрагдана гэсэн байна. Смарт тахограф V2 гэдэгт хамрагдах юм байна. За хилд авсан машинууд бүгдээрэнд нь энэ тахографын энэ системийг одоо суйрлуулж автомашинд нь суйрлуулж шаардлага одооноос хэрэгжиж эхэлсэн байгаа гэж байна. Жолооны өмнөлөх сургалт захимжиж байгаа. Сонголт захимжиж байгаа онлайн мэдээлэл одоо боломжтой болсон болж улам тэр боломж нь нэмэгдэж байгаа гэсэн байна. За одоо тэгэхээр 2.5-аас 3.5 тонн одоо даацын машинууд бол ухаалаг смарт тахограф V2-ыг одоо хэрэгжүүлэх болж байгаа юм байна. Тий. За амралтын цаг нь бол нэг 45 минут гэж байгаа нь 4-аас 4.5 цаг яваад 45 минут амрах боломжтой. Энийг бол 15 минут, 30 минут гэж 2 удаа хуваагдаж ингэж амарч болдог юм байна. За энэ мэдээллийг болохоор ELA Европа цэг EO сайтаас гэсэн мэдээлэл байна. За та хэд маань жолооч нар маань энэ Европын одоо энэ жолооч нарт хамааралтай энэ сайтуудыг та хэд маань бас өөрсөндөө олж аваад утсандаа татаад тэрнийхээ бүр шин мэдээлэл болгоныг олж уншижээвэл их зүгээр шүү. Энэ их маш хэрэгцээтэй бичээтэй гэдэг юм байна дээр нь. Тий. Би ч машинаас бол хололдоо. Гэхдээ энэ сүүлийн тахографын асуудал нэлээд их асууж бас их сонирхол татах хуц байсан учраас энэ мэдээллийг та хэдтэй бас ярьж өгөх зүйтэй юм уу гэдээ оруулчлаа. За тэгэхээр одоо
одоо энэ систем дээр ажиллах те ер нь одоо энэ смарт үйлчилгээ эдэрнгээл нэвтэрч хахад зүгээр нэг одоо хөдөө мал малуулж байгаа жижиг одоо Prius ч юм уу одоо жижиг машин унжгаад очиод том тэрэгний жолооч болно гэдэг бол нэлийн их бодож ээж шийдвэр гаргах асуудал шүү. Энэ бол тоглоом биш шүү. Тий. Энэ бол тоглоом биш шүү нэндэ. Тий. Тэгээд өөртөө хил усгүй. За тэгээд заагаад ахад сайн мэддэггүй өдр асуудлыг гардаг гэсэн. Тий. Тэгэхээр одоо энэ амралтын хугацааг нь болоод ингээд бичсэн байлээ ш. Жолооч нарт жолоодох цаг амралтын цагийг одоо маш их одоо хянах маш өндөр хэмжээнд хянах болно гэсэн байна байхгүй. Өндөр шаардлага тавина. Тэрнийхээ хэмжээнд байнга одоо үнэхээр энэ цаг ашиглалт нь зөв байна уугүй юу гэдгийг хянах систем аягүй улам нарийн болно гэсэн байна. За энэ дээр тэгэхээр нэг юм цаг байна. За дараагийн асуудал. Бол Чех худалдааны хяналтын газар гэж байдаг. Чешская обходная инспекция гэж байдаг. За инспекция энэ бол ерөөсөн бүх л одоо худалдааны чиглэлийн бүхий л төрлийн юмыг одоо хянаж яадаг, шалгаж яадаг одоо ийм газар штэ. Үнийг шалгаж яадаг, барааны чанарыг шалгаж яадаг одоо энэ Чех худалдааны хан бол энэ ажилдаа бол үнэхээр мундаг байдаг. Тийм мундаг байдаг. За тэгтэл яг энэ Penny Market сая одоо энэ 6 сард тест оцоотл авахулчих. Йоо би өөр болж гэж бодож байна. Яагаад гэж Penny Market 5 сая кроноор торгуулсан байна. Торгуулийн хамгийн дээдлийн хэмжээгээр гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь эдгээр Pilsen хот, Karlovy, Zlin хотуудад энэ торгуулсан байгаа. За Pilsen, Karlovy эдгээр бол нэг 5 саяд. Zlin хот бол 1 сая кроноор торгуулсан байна. Сая 6 сарын эхэнд. За эдгээр яасан гэсэн чинь хямдралаа гэсэн шошгонд дандаа хуурамч худлаа гэсэн. За тэгэл хямдралаа гэсэн одоо нэг бараан дээр одоо жишээлбэл энэ дээр ингээ слева гэж ингээ бичээд ингээ наага хайцсан байдаг. Тэрийг ингээ хуулахлаар цаана тэрнээсээ хямд үн байж ах жишээ. Тэр бол дэлгүүрийн одоо жинхэнэ лойр шүү дээ. Яг үндэ бол тий. Ашгүй энэ маань хямдарчиж энэ хөөрхөн гахаад чинь хямдарсан байж тээ энийг аваад охинтой өчиг гээд ингээ авахлаар яг сарын өмнө энэ хямдрал нь хэвээрэл байжсэн ч байж ах жишээ. Тийм хуурамч юм хийдэг бол хийдэг л байхгүй өдөр. Ганц Penny биш шүү дээ. Бид нар бас анзаарч хэлээд тийм болсод биш тийм ээ. За тэгэхээр хуурамч шошго хямдралаа гэсэн хуурамч шошгыг бол 500-аад үйлдэлээр дээр баригдсан. Тэгэхээр эдгээр хямдралыг бол тухайн дэлгүүрийн яг сарын үйл ажиллагаан дээр шалгаж одоо үнэхээр хямдрал нь жинхнээсээ хямдрал мөн үү биш үү гэдгийг шалгах юм байна л да. Тэгээд баригдсан. Шушмарэ. Penny дэлгүүрчин Германы Rive группийн дэлгүүр юм байна шүү дээ. Германд харьяалтай дэлгүүр юм байна. Тэ. Гэхдээ бараа нэг тийм бас хямд биш шүү дээ, тий. Би л Penny нэг ордгүйсэн. Нэг тийм дуртай биш байсан. Тэ. Тэгээ барааны сонголт айгу багтай тиймэрхүү дэлгүүртэй. Тэгсэн хэрнээ Чехэд өштэй 444 салбар дэлгүүр байдаг юм байна. Вау. За жилийн орлого нь 61 тэрбум короноор өссөн үзүүлэлттэй. Амар ашигтай ажилласан дэлгүүрээ шүү. Тэгэхээр Чехэд өөрсдөө их ордог байна. За цэвэр ашиг нь 27% өссөн байна. Сайхан гарууд өстө худлаа хямдрал зарлал амар ашигтай ажилласан юм шиг санагдаж шít надад бол. Тийм. Тэгэхээр энэ хямдралыг бол ер нь ганц Чехч биш ер нь ийм худлаа ийм хямдралыг бол ер нь манай Монголд ч гэсэн байдаг л болов гэж харагддаг. Тий. Яг ярлаган дээр ингээл үуч очиход тэгээд бичүүлэхэд л шал өөр үн байж идэг тийм асуудал бас яригчл байдаг шүмжлэлтэй ханддаг улсууд зөндөл байдаг. Тэгэхээр та хэд маань яг хямдрал авсан бараагаа за энэ гахаа чинь таны хангуун дээр 100 крон гэж хахад та яагаад миний патана дараа нь тулгаж үзэх хэрэгтэй байхгүй юу? Патана одоо эсвэл бичүүлэхдээ харж авах хэрэгтэй байхгүй тий. Үнэхээр 100-аараа байна уу? Эсвэл 120 гэж бичигдэж байна уу? Тий. Бас нэг тийм ловер байна. Тий. Хүн харахад энэ хямдарсан байна гэж аваад сагсруугаа хийгээл тэгээд бичүүлчээр гараад ирсэн хойно харахад нөгөө бараан шалуу нөгөө ламгон дээр байсан үнээс шалуу зөрүүтэй байх жишээтэй. Тэгэхээр эдгээр ийм зүйлүүдийг бол эдгээр аягүй сайн шалгадаг юм байна. Тэгэхээр манай монголчууд минь та хэд маань ер нь хямдралтай гэдэг чинь эсвэл нэг дээр нэмэх нь нэг гэдэг чинь дандаа л худалдааны логик одоо маркетинг шүү дээ. Ер нь хэрэглэгчийг их таталж бараа борлуулалтын бас нэг тийм сайн биш арга шүү дээ. Ер нь эсвэл чанар нь муудж байгаа болоод яарч тэдсэн үед одоо ингээд хүмүүсийн одоо
худалдаа авалтыг одоо сонирхлыг илүү татахуйц одоо ийм л арга хэрэгэлдэг шүү дээ. Тэгэхээр нэг дээр нэмэх нэг би нэг гахаа авчих юм чи хоёрыг авчих юм бол надаа энэ нэг гахааны үнээр хоёр гахаа авчих юм байна шүү дээ. Би гээл ингээл худалдаад авчих. Хүний нэг одоо нэг тийм юун дээр тоглолт хийдэг байхгүй юу? Нэг тийм хитрхийн хямд юм хөөсөн улсууд дээр тоглолт хийдэг. Тийм. Тэгэхээр ийм итийн юм зүйл бас бити их хууртаарай. Да ялангуяа хоол хүнсэнд бол хитрхийн хямдарсан юм чинь өндөг мах хям эдэр чинь бол хугацаанд дуусж байгаа бол эдэр чинь сандраад л хямдруулж байдаг шүү дээ. Тий. Бүрдний хүлчгээр бүрдний хямд тавьчих юм бол хүмүүс шүүрээ тавьчихдаг. Воо энэ хямдарсан биш. Тэр хямдарсан байх шүүгээл гүд бие биендээ хилээл тэгээл гүцгэдэг. За ингээд пенди мархөө өстө эдэр бол жинхэнэ фактчээ яст амар их мөнгөөр торгуулсан байна. За дараагийн нэг сонноос одоо энэ маммографийн шинжилгээгээд одоо эмэгтэйчүүд маш их хамрагддаг шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ 7 сарын 1-ээс заавал одоо эмчийн бичгээр очиж одоо ийм шинжилгээ өгдөг тэр арга нь болоод одоо болцсон байна. Зогсоосон байна. Тэгэхээр хүмүүс маммографийнхаа шинжилгээнд бол өөрсдөө одоо цагаа захиалаад өөрсдөө тэрэндээ хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм байна шүү. Энэ бол нөгөө нэг жирэмсэн ер нь эмэгтэйчүүд заавал үзүүлэх ёстой гэсэн тэр нөхцөл байхгүй болж байгаа юм байна. Хувь өөр орох орохгүй өөр шийдэх боломжтой. Тэгээ хэрвээ орвол өөрсдөө цагаа захиалаад очиж болох юм. Заавал нэг хувийн өрхийн эмчээс зөвшөөрөл авах шаардлагагүй болжээ. Уул нь энэ маммографийн шинжилгээ чинь тэр нэг их олон орох бол шаардлагагүй. Гэхдээ чэхүүд чинь жил нэг удаа заавал ор гэдэг шүү дээ, тий. Гөхний хорт хавдар янз бүрийн юмд бол нэг сайн л гэдгийг бэлээ илрүүлдэг, тий. За тэрийг бол одоо хүмүүс өөрсдөө шийдэх боломжтой. Гэхдээ энэ дэр эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа гол шаардлага нь бол таавал заавал ВЗП-тэй байх ёстой. Өөрөөр хэлбэл улсын 7 даатгалын нэгтэй байх ёстой. ОЗП, ВЗП гэж байдаг шүү дээ, тий. Арилжааны даатгалтай бол бас болохгүй юм шиг л. Тий. За тэгээд бас нэг сони юм 7 сарын 1-ээс Тему, AliExpress, Shine гэд баахан нөгөө онлайн худалдаанууд мараанууд одоо бид нар захиалга хийгээл те ингээл авдаг. За тэгээд энэ захиалга маань одоо гайлын одоо татвартай болох нэ. За тэгээд нэг бараа болгоноос 3 евро нэмэгдэх нь. Тэгэхээр бас үнэтэй болж бараг дэлгүүрээс авчих нь бараг ижилхэн болох юм шиг 3 евро гэдэг чинь одоо 75 грам болох юм шүү дээ. Тэ? Нэг бараа. Гэхдээ яг нэг төрлийн одоо жишээлбэл гахаа 10 шиг байж хахад нэг л удаа харин 3 евро төлөх юм шиг байна. За тэгэд надад өнөөдөр бодогдлоо ер нь энэ хил гайлын тал дээр бараа буцаалд ер нь Европын холбоон дээр энэ хил гайлын асуудлын дээр ямар шүү дүрм журмтай байдгийг, яагаад зарим бараа буцаагдгийг, яагаад зарим бараа шатаадгийг, буцаадгүй эзэнт нь өвдгүй, яагаад маш их өндөрт ямар бараа нь татвараас чөлөөлөгдгийг гэх мэт лайбр тусны чинь энэ тухай мэдээлэл олоод таад гайлын татварын албаны сайт руу ороод ингээд ухаад түнхэд таад ярьж өгье гэж ингэж шийдлээ. Тэгэхээр энэ гайлын татвар нэмэгдсэн тухай асуудлыг бол лайвараа дэлгэрэнгүй таадтай ярьж өгье. За тэгээд энэ удаа энэ лайв ингээд өндөрлөе. Одоо ер нь олон минут ярихаас жоохон хэсрээд байгаа шүү дээ. Таад дээр л мэдгийг хүсье. За тэгээ subscribe, comment, аль хотоос, аль улсаас сонсож байгаагаа таад маань бичээрэй. Просим. Баяртай.